Хүмүүс дээр үеэс амьдрал хэрхэн бий болсон бэ? Бид юуны төлөө амьдарч байна вэ гэсэн асуултыг бодсоор ирсэн. Харин чи юу гэж боддог вэ? Наад чинь хэцүү л асуулт байна. Үннийг хэлэхэд би нэг их бодож байгаагүй байна. Эдгээр асуултад юу гэж хариулахаас бидний яаж амьдрах шалтгаалдаг гэж чи мэдэх үү? Юу гэсэн үг вэ? Эхлээд амьдрал хэрхэн бий болсон тухай Библиэс үзье. Илчлэл номын 4-р бүлгийн 11-р зүйл. Чимгээ чи уншаарай. За. Яхова бурхан минь ээ. Алдар, хүндэтгэл, хүчин таних. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн. Библийн энэ зүйлээс үзвэл амьдрал яаж үүссэн бэ? Бурхан бүх юмыг бүтээсэн гэж байна. Тийм. Амьдрал бол Яхова гэдэг бурхны үнэтэй бэлэг. Тэгвэл бид ийм үнэтэй бэлэг өгсөнд нь яаж талархах вэ? Амьд яваага үнэлж эрхэмлэх хэрэгтэй. Тийм ээ. Болцсошгүй аюулаас сэрэмжилдэг бол амийг эрхэмлэж гэн гэсэн үг. Бурхан өөрөө хүний амийг хэр зэрэг хайрладаг нэгэн онцгой аргаар харуулсан. Хэрвээ чи хүсвэл би нөхөртөөгөө дараагийн хагасанд ирээд Библиэс бас жаахан ярилцвал болох уу? Тэгээ би байж. За ашгүй.